Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 7 дугаар бичлэг ингээд эхэллээ. За ямар ч байсан би энэ талархлын бичлэгээ эхлээд 7 хоног болжээ. Тэгэхээр ямар ч байсан эхний 7 хоногоо давлаа. Энэ бол том амжилт гэж би өөртөө бодож байна. Тэгээд өнөөдрийнхээ талархлыг би өөртөө гэсэн юм аа. Яг хүн өөрийгөө бас үнээлж өөрийгөө хайрлаж ах хэрэгтэй л дээ. Тэгээд би саяхан нэг өөрийнхөө биччихсэн хуучин бичлэгийг тэмдэглэлийг уншсан юм. Тэгээд уншсан чинь би бичээгүй шал өөр хүн бичсэн юм шиг тийм сэтгэл төрж байгаа байхгүй. Би тэгээд юу илээ гэд нэлээд уншиж байгаад энэ тэр үед тэгжсэн штэ гэд нэг санаж байгаа. Тэгээд ингээд бодоод үзэхээр хүн хувьсан өөрчлөгддөг нь бол тэг өсөөд ямар ч юм миний бодлоор би өөрийгөө сайжирсан гэж би бодож байна. Тэгэхээр нэг бодол бас орж ирсэн юм вэ гэхээр хүн өнгөрснөөр өөрийгөө тодорхойлох биш, туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагаар олж авсан мэдлэгээр өнөөдөр өөрийгөө үнэлж дүгнэх хэрэгтэй. Тэгээд урагшаага ирээдүйрөөгөө харж амьдрах ёстой юм болов уу гэж бодож байна л та. Тэгээд би өөрийгөө өнөөдөр нэлээд амжилттай сайхан амьдарч байгаа гэж би бодож байна. Тэгээд хувь хүний хувьд ч гэсэн өөрийгөө нэлээд сайн төлөвлөсөн гэж бодож байна. Өнөөдөр жоохон өөрийгөө магтчихлаа л да. Гэхдээ өөрийгөө хүн бас ингэж магтаж сайшааж урам өгж явах хэрэгтэй гэж би бодож байна. За тэгээд ямар ч байсан дараагийн цуврал болтол баяртай. Тэгээд та бүхэн надтай хамт ингээд өдрөг бодлыг өдөр болгон сонсож авжээ гэвэл миний сувгийг дагаарай. Тэгээд дараа уулзлаа баяртай. 50 амьдралыг Монголдоо.